Ингээд ихний мэдээлэл оюу толгойн гэрээ кино шалгах нээлттэй сонсголт дуслаа. За энэ сонсголоор 16 жилийн өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ямар учраас ашиггүй болж хуурсан бэ гэдгийг олон талаас нь авч хэлэлцлээ. За анх гэрээг байгуулахдаа л 34% тооцоолгүйгээр тусгай ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр тооцсон бол монголчууд баялагийнхаа 53% хүртэх боломжтой байсан гэдгийг гэрчээр дуудагдсан эрхмүүд хүлээн зөвшөөрлөө. За гэхдээ цаашид оюу толгойн гэрээ болоод хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл заалтуудыг өөрчлөх боломжтой. За иймээс ч нэгдсэн ойлголцолд хүрч хамтран ажиллах нь чухал байгааг талууд онцолж байна. За Монгол улс оюу толгойн орд дээр одоо мөрдөгдөж байгаа 34%-аар ашигаа хүртэнэ гэвэл даруй 10 гаруй жил хүлээх шаардлагатай болно. Харин тэр үед энэхүү гэрээний хэрэгжилтийг дүгнэвэл өнгөрсөн борооны араас цув нөмөрнө гэсэн үг ээ. Иймээс ч оюу толгойн олборлолт 2 дахин нэмэгдэж экспорт эрчимжиж байгаа энэ үед зайлшгүй гэрээг сайжруулж Монгол улсын хүртэх үр өгөөжийг доотал нь 53% хүргэх чухлыг нээлттэй сонсголын үеэр талууд хүлээн зөвшөөрөөд байна. Ер нь бол хөрөнгө оруулагч бол одоо яг өнгөрсөн хугацаанд бол өөрийнхөө дүрмээр энэ асуудалд хандаж л одоо явсан байна гэдэг зүйлүүд бол одоо энэ дээр ажиглагдаад ингээ явсаа. За дараагийн зүйл нь бол одоо энэ зээлийн хүүг одоо бид нар одоо бууруулах хэрэгтэй гэдэг дээр бол онцгой анхаарч ажиллах болно. Мөн одоо энэ хоримтлагдсан хүү байна. Одоо зээл хөр. Энийг одоо яаж бууруулах боломж вэ гэдэг дээр одоо бас онцгой анхаарах хэрэгтэй гэсэн ийм хүрээндээ одоо хилцээрийн ширээний ард Монгол Улсын засгийн газар сууж энэ хөрөнгө оруулалтын гэрээ, энэ хувь нийлүүлэгчийн гэрээ хоёр дээр бол бас томоохон өөрчлөлтүүдийг одоо оруулах зайлшгүй шаардлага байгаа юм байна гэдэг дээр л энэ сонсголын үр дүн бол гарч ийн гэж харагдаж байна. За 16 жилийн өмнө гэрээг анх үзгэлж байхад Монгол улс 34% тогтоох бус тусгай амнатаар ашигаа тооцох нь илүү ашигтай байсныг тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнууд онцолж амаа барьж байна. За ерөнхийдөө дасан баярын хувьд Япон улсад айлчилж байхад нь улсын хурлаас 57 тогтоолыг баталж цаашлаад энэ тогтоолд нийцүүлж гэрээ хийгдсэн гэдгийг онцоллоо. Энэ 34%-аар явна гэдэг чинь ирээдүйд асар их маргаан үүсгэж магадгүй. Өр зээлэнд баригдаж магадгүй юм аа. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах аргаар өөр хувилбар байна уу гэд тэр тусгай амнаатыг бодоод явж исэн байхгүй юу. Тэгтэл одоо энэ тогтоол гинт гарч ирсэн. Тэгээ энэ тогтоол нь одоо хуульд зөрчсөн үү, зөрчөөгүй юу, хуулийн хүрээнээс давсан уу гэд маргалдаад явбал явах л байсан. Тэгтээ цаг тулцсан. Нөгөө талтайгаа хилцээрээ эхэлсэн. Тийм учраас одоо засгийн газар батлагдсан одоо тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон л доо. За өнгөрсөн 3 өдрийн сонсголын үеэр оюу толгойн гэрээ хүчингү болох ёстой гэсэн байр суурь зарим гэрчүүдийн амнаас гарсан. Гэхдээ эцсийн дүндээ засгийн газар Рио Тинто аль аль нь гэрээг харилцан ашигтай болгоход анхаарч бизнесийн зарчмаар хандах нь чухлыг сонсголын төгсгөлд талууд онцоллоо. Цаашдаа одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээ гэдэг юм хоёр тусдаа гэрээ байгаа. Энийгээ сайжруулах тал дээр нь бол ажиллах тал дээр бол бүгдээ санал нэгдэж байна. Энэ эцсийн дүндээ явах хөр Монгол улсын хүртэх үр өгөөжийг л яг 2009 онд анх тохирсон 53-47 гэдэг энэ харьцаан дээр аваачхад л бүх одоо үйл ажиллагаа чиглэгдэж байна гэж та ойлгож байгаа. Хоёр талын одоо энэ үйл ойлголцол эргэлзээ эдрэтэ асуудлуудын гол зангилаа асуудлуудыг нь тайлж талуудад ойлгуулах одоо дан ганц одоо Монгол талын байр суурийг Рио Тинтод ойлгуулах биш, Рио Тинтогийн байр суурийг бас ойлгуулах энэ хоорондын чинь хоёр өөр хурдтай эргэлдээд байгаа хурд байдгийг энийг хооронд нь холбож нэг зорилготой нэг тийшээ явуулдаг бол тал дээр нь бол анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгэхээр би одоо гэдэг энэс нь энэ мөнгийг аваад нүүтгэнд нөгнө гэдэг асуудлыг бол шийдэх боломжгүй. Хамгийн гол нь төслөө яаж өргөж таах вэ? Энэ компани эдийн засгийн эргэлтийг нь яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. За харилцаг хүндэтгэлтэй талууд үр шимээ адилхан хүртэх зарчим энэ төсөл дээр алдагдсан учраас монголчууд бухимдсан. За түншлэн зээлийн хүүгээс хүү боддог энэ байдал нь монголчууд баялгаа ашиглуулад өрөнд орох нөхцөлд хүргэсэн учраас цаашид хувь нийлүүлэгчдийн гэрээний хүүг дөрвтэй төвшөнд бууруулах, хүүгээс хүү тооцох зохицуултыг өөрчлөх, менежментийн зардлыг бууруулах, алдагдсан боломжуудыг тооцох, мөн онцлогийн лицензээр Монгол улсын эрх ашиг хамгаалах асуудал гээд үр дүнд хүргэх шаардлагатай олон асуудлууд хүлээгдэж байна. 이 일주일 수업으로 약 1년